Монголчууд бид дэлхийн дайдыг шандас төлгийнхээ дөрвөн туураар дамгалсан агуу түүхтэй ард түмэн хэмээн омогшин бахархдаг. Адууны тоосонд хиймроо сэргээж хүүхэд байхасаа ташуурын шагаагаар морь уралдуулан тоглож өсдөг ард түмний тасархай болохоор аргагүй. Морин дил дээр салхи эсгэрүүлэн эд хаваа гайхуулан давхих нь үнэхээр л Монгол хүний бахтам цэнгэлэг юм. Дэлхийн язгууртнуудын спорт өвдөж Олимпийн төрөлд багтах болсон энэ спортын ихний шанг таталтсан хөлгийн орон атлант өнөөдөр морин спортын талбайж байхгүй байгаа нь харамсалтай. Сайн байцгаана уу. Өнөөдөр одоо бид үлжит хорооллын гавжийн шанцах морин сургалтын төв дээр ирээд байна. Энэ маань манай морьтой холбоотой морин дултай монголчуудын маань бас л дурлж заавал хийх ёстой спортын нэг төрөл болох морин сонгодог хэлбэр бол морины саатай арилтын төрлөөр сургалт явуулах гэж байгаа манай бидний үйл ажиллагааны чиглэл болох саатай арилтын сургалтын төв дээр ирээд байна. Одоо бас олон жилийн өмнө саад арилтын төрөл эх оронд маань эрчимтэй хөгжиж морин тойруулах хүүхэд багчуудын очих дуртай газрын нэг байсан. Наадмын өдрүүдэд морин тойруулгынхаа үзүүлбэрээр мэдээ хужирлаж циркийн морьтой тоглолтуудыг хараад баатарлаг эх оронч хүмүүжлийг олж авдаг байсан ч гэж хэлж болно. Харин өнөөдөр морин тойруулга батлан хамгаалах туслах нийгэмлэгийн харьяанд 3 ажилтан 4 морьтой төдийлүүлжээ. Эндээс харахад морьтон монголчуудын Олимпиад хамгийн амжилт олж болох төрөл морин спортыг хөгжүүлэхэд тодорхой шалтгаалтай ажлуудыг хийж гүйцэтгэх цаг аргагүй болжээ. Одоо хөгжүүлэлт одоо бүгд л шүү дээ. Монгол морь бол хаасаагүй л байна. Монгол морь гэхдээ зэрэг ингэж 3 англи болдог байхгүй. Фоны дунд тэгээд дээд нэг цэвэр цусны гэж явдаг байхгүй. Гэхдээ зэрэг чинь манад бол бүгд байна. Жижиг морь гэхдээ зэрэг бүр юм жижиг одоо тий. Монгол одоо байна. Тэгээд ирлээ гэх юм бол ингээл иймэрхүү морь. Тэгээд бүр цаанаас яа гэх юм бол нөгөө шилмэл огсол ихтэй зэрэг метр 60-аар хараадаг. Тэр морьд нь олохдоо зэрэг одоо тэр өсгөө одоо 3 сарын 28-нд одоо хойноос очиж орж ирээд боловсрогдсон бүр ингээ хараагаа сургацсан. Одоо биднээс бол дөнгөж ингэж сургаж байгаа байхгүй. Тий, эхнээсээ сургаж байгаа. Монголчууд одоо цусны морьтон ард түмэн гэж ярьдаг бол одоо энэ чадвараа ашиглаж бид нар олон улсад гарах цаг нь болсон юм болоо гэж удасны үднээс бид нар нодлон баяр наадмын үеэр морьтон монголчууд гэдэг өдөрлөг зохион байгуулсан. Одоо өдөрлөгийн бол бидний гол зорилго одоо 2016 оны Олимпиад Монголын саатай арилтын Монгол тамирчин бэлдэж оролцуулах. Тэрний 2014 онд хүүхдийн Олимпиад бас морины төрлөөр саатай арилтын тамирчин хүүхэд бэлдэж оруулах зорилготой үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. Сонгомол морин спортыг хөгжүүлэх гэж бор зүрхээр зүтгэж яваад хэдэнд зориултын талбай, байр, саад, морь давчрах гэд олон асуудал тулгарч 2016 оны Олимпиад тамирчин бэлтгэж оролцуулах нэгэн зорилгын төлөө хичээн хөдөлмөрлөж байгаа юм. Үүний бэлтгэл ажил болгож 4-р сарын сүүлээр зэрэг авах тэмцээн зохион байгуулахар болжээ. Энэ тэмцээнд 80-аас 90 см-ийн өндөртөө 13 саадыг тамирчид морьтойгоо давж амжилт үзүүлсэн тамирчид морин спортын зэрэг авах боломжтой. Одоо ингээд манай Монголд ихтэл одоо тэр ирлээ морьд нөгөө наадмаар уралдаалах гэдэг. Одоо энэ нөгөө морин спортоор ингээд хичээлээд эхлэх юм бол манад бол боломж бол зөндөө байгаа байхгүй. Одоо ингээд 4 сарын сүүлээр нөгөө зэрэг ахиулах тэмцээн. Тэгэл 5 сар, 6 сар гэх тэмцээнүүд бол их олон болно. Тэгээ сонирхож байгаа хүмүүсээ бол бүгдээр ирээд бүгдээр хичээллээд эхлэе бол морьгүй байсан ч эндээс морио суглаад тэгээд орох тийм боломж байгаа. Тэрэнд бүгдээр ярьж ороорой. Хамгийн гол нь морин спорт болохдоо зэрэг нас жин харгалцахгүй. Тэгэл хамгийн гол нь хөөс бас харгалцахгүй. Хамгийн гол нь морио сайхан тэр саадан дээр сайн мэдэрдэг л байх юм бол тэгэл бүх юм боломжтой байгаа байхгүй. Тэгээд нэг наадам шиг ингээд явчихгүй бүгд ингээд бүхний нэг үзэгчдийн өмнө бүх тэмцээнд яг дэж болдог болох та зэрэг их сонирхолтой спорт. Шодрох
саад унгаан ингэн тэгнэ гэх тэгэл бүгд. Европ цохогж байгаа тэмцээн оролдоонууд А, Б зэрэглэлийн тэмцээнүүд бол шагналын сан маш өндөртэй байдаг. Тэгээ нөгөө талаас нь бодохоор зэрэг морио ачаад явах уу, ачиж явахаар чинь хилгээл, малын имлэгийн бичиг гэдэг тал дээр бол санаа зовж гайхаж асууж сонирхож хийж магадгүй. Энэ тал дээр бол санаа зовх асуудалгүй байдаг. Олимп, дэлхийн аваргаас бус төрлийн морин сааттай арилтын тэмцээнүүд бол тухайн нутаг оронд нь бэлтгэгдсэн морд байдаг. Тэр мордоо суглагаар суглах буюу эсвэл түрээсэлж авч болдог. $5,000 хүртэлх шагналын сантай спортын төрөлд бол морины түрээсийн үн $1,000 байх жишээтэй. Ингээд 10,000 гэхвэл 25,000 гэд шагналын сан өндөрсхийн хэрээр орж байгаа мордын чанар өсдөг. Тэрний хэмээр зээгээр түрээсийн морины түрээсийн үн өндөр байдаг. Өөрсдөө итгэлтэй сайн боловсрсан тамирчин бэлтгэгдчих юм болвол нь тэр өөрийгөө төрүүлнэ, өөртөө итгэлтэй байх юм бол тэр олон улсын тамирчтай өрсөлдөх нөхцөл бололцоо нь бүрэн хангагдсан байгаа. Тийм утгаараа Монголдо боловсон сайн тамирчин бэлтгэх бидний гол зорилго байгаа. Манай дасгалжуулагч байх саран төрх номгон тэгээд бас Батламгаал тусгын эмнэлгийн багш дасгалжуулагч нар хамтарч ажиллаж байгаа. Сонгомол морин спорт нь саадтай харьяалт, бартаад зам, манежны явдал гэсэн үндсэн 3 төрөлтэй. Саадтай харьяалтын төрөлд тухайн тэмцээнээс хамааран харилцан адилгүй өндөр болон хоорондын зайтай дам ба нийлмэл саадыг давдаг. Саадтай харьяалтын төрөлд Монгол улсын дээд амжилт 1 м 62 см бол дэлхийн рекорд 2 м 47 см юм а. Морин спорт өндөр хөгжиж байгаа улс орнууд энэ төрөлд ихээхэн хүч анхаарал тавьдаг. Үүнийхээ хэрээр үр дүн нь өндөр гардаг. Тийм болохоор сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэгчээр нэн тэргуунд морин спортын цогцлбортой болвол үүнийгээ дагаад морин сургуультай болж морин спортын тамирчид бэлтгэгдэж цаашлаад саадтай харьяалт, морин поло, морин дээрээс нум сум харвах, сакс тоглох зэрэг олон төрөл хөгжих цаг ирнэ. Үүнийг дагаад аялал жуулчлалч хөгжин төв дэлхийд Монгол улсын нэрийг гаргасан тамирчид төрөх нь дамжиггүй. Би 1989 оноос хойш морин төрөлхт тамирчнаар орсон. Тэгээд 2006 оноос хойш үндэсний шгшээгийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтаад тэгээд түүнээс хойш ерөнхийдөө одоо яг сонгол морин спортын мордыг сургаж дасгалжуулагчаар ажиллаж байна да. Монгол морд энэ сонгол мордын ялгаа нь юм даа. За Монгол морд бол одоо холын зай уралдаан тийм ээ. Үндэсний морин уралдааны төрөлд гавшгаа. Тийм ер нь бол Монгол морийг бол за өгөөр хэлэх аргагүй. Сайхан. Яг сонгол морин спортын морд гэх юм бол бид сургахад амар хялбар дэлхийн төвшөнд нийцэх хэмжээнд сурдаг болоод бид сонгол морин спортын төрөлд сургадаг. Ямар тэмцээнд оров, ямар амжилт. Би 89 оноос хойш улсын аварга спартакиад, Үхэр төмний спартакиад хотын аваргаар төрөө авч ирсэн. За 2006 оноос хойш үндэсний шгшээгийн бүрэлдэхүүнд ороод Катарын Азийн тоглолт болон Солонгос, Япон, Өргөн Монголд зохиогдсон тэмцээнд орж ирсэн. Энд ч одоо орж ирээд 6 сар л болж байгаа. Дөнгөж нэг харийнхад сургаж байгаа байхгүй. Эхлээд дунд сургаад дараа нь нөгөө яасан. Манад нөгөө юу өвөл болохтой зэрэг нөгөө харийнхад нөгөө хараад буухтай зэрэг нөгөө цастай болохоор халтраад байгаа байхгүй. Уг нь битүү заалтай бол тэр нөгөө өвөл зонго бэлтгэл хийгээд болчихоор. Тэгээ одоо нэг битүү заал аахгүй. Тэгээд өвөл жоохон бэлтгэл хийгээгүй. Өвөл зөхөө унд сургаал. Одоо дөнгөж саадан дээр нэг 5 удаа л гарч байгаа байхгүй. Энд гэхдээ юу удам нь бол их сайн үйлдвэр. Амстринг гэдэг аахгүй. Бүх пассворд юу нэртэй. Бүгд нэртэй нэг пассворттай. Тэгээд нэг вакцинд бүгд хамрагдана. Манайх бодлоготой зэрэг одоо нэг гадаад руу тэмцээнд явах бодлоготой зэрэг тэр нэг вакцинд хамрагдаагүй. Тэгээ пассвортгүйгээд явж чадахгүй. Тэгээ одооноос тэр нэг вэсттэй холбоо болохтой зэрэг тэрийг хийж эхлэхээ гэсэн.
Морин спортоор хичээлсэн хүүхдүүд аливаад бие даасан, тэсвэр хатуужилтай, бие бэлтрийн хөгжил сайтай хүмүүс болж төлөвшдөг байна. Олон улсын спортын мастер Саран төрхийн хувьд морины эрдэмт сайн суралцаж, сонгомол спортын үрийг түгээхийн төлөө Аазда сонгомол морин спортын төрөл өндөр хөгжсөн Япон болон Солонгос улсад амьдралынхаа 10 жилийг яг энэ чиглэлээр суралцаж, морин маллаж, унаж, уралдаж, ихээхэн туршлага баримтлуулсан. Тэрээр өнөөдөр олж авсан эрдмээ хүүхэд багчуудад сургаж, дасгалжуулахын зэрэгцээ саадтай харилцааны төрөлд 10 гаруй олон улсын тэмцээн уралдаанаас алтан, мөнгө, хүрэл медаль хүртэж, улс орныхоо нэрийг гаргаж яваа тамирчин билээ. За морин спортоор би ч одоо 40 жил баг хичээлж байна да. Одоо 5 наснаас наад би морин унсан. Тэгэл Японд очиж 3 жил болсон, Солонгост 7 жил болсон. Тэгээд одоо мутагтай ирээд одоо морин спорт гэдэг ингээд сонирхоод одоо хичээлж эхэлж байна. Солонгост Монголын нэрийн өмнөөс их олон тэмцээнд орсон. Сардаа бараг нэг удаа тэмцээнд ордог байсан. Тэгээд Монголдоо ирээд одоо Казахстан 10 сард тэмцээнд ороод ирсэн. Тэр 4 байранд орсон. Морь суглаад. Солонгост бүхэл байрыг эзэлсэн дээ. 1 2 3 гэл. Тэмцээнүүд нь болохоор багаас эхлээл том руугаа явдаг байхгүй. Эхлээд 80 санжаас эхлээл тэгэл дээшээ амжилт үзүүлэх юм бол дээшээ яваал. Амжилт үзүүлэх бол доошоо бод. Тэгэл метр 60 гэл. Хамгийн сүүлд метр 60 Samsung-ийн нэрмж тэмцээнд. Тэр нь 7 дугаар байранд орсон. Тэр болохдоо зэрэг гадаадынхаа их хоол ирээд. Морь жаахан тиймэрхүү. Казахстан сая тэмцээнд очиод яасан суглаагаар нэг 16 настай морь таарсан. Тэгтээ гайгүй амжилттай 4 дугаар байранд орсон. Оросд бол морин спорт актер хөгцүүлээ. Морьд нь дандаа Германаас орж ирсэн. Бидний энэ ажиллагаанд гол дэмжлэг үзүүлж байгаа гавьчин шандах манай тэр шахын одоо сонгодог үйлдвэрийн морьд төшөглсөн сургалтын бааз маань үйл ажиллагаа эхэлж байгаа. Энэ маань их айгүй ажихын зардал их өртөг өндөртэй, ажихын зардал ихтэй спорт боловч бидний энэ ажилд чин сэтгэлээсээ тусалж байгаа тэр шгадал баярал талархснаа илэрхийлж байна. Тэгээд энэ сургалтын төв маань давуу тал гэхээр зэрэг олон улсын Европын олон улсын стандартанд шаардлага хангасан морьдон дээр туршлагатай олон улсын тэмцээнд олон удаа оролцож ирсэн туршлагатай багш даалгавржуулагч нар хүүхэд бэлдэж оруулна гэдэг утгаараа бид нь бол олон улсын жишг төрсэн тамирчин бэлтгэх гол зорилго байгаа. Тэгээд Орос улбаны хусаас одоо эх сард хүрж ирэх цэвэр харьяалтын төрлөөр бэлтгэгдсэн одоо харьяалтын үйлдвэрийн гэж ярианда монголчууд ирэх юм бол хурдан ухшлын гэдэг шиг харьяадаг ухшлын цэвэр цусны ядуунууд орж иж бэлтгэгдэнэ. Одоо тэр нь бүр сургагдсан бэлмээрд. Одоо энэнд бол зориулсан хүүхд залуучуудыг элсэж сургах үйл ажиллагаа одоо ингээд хавар дулаан харахтай зэрэгцээд эхэлж байгаа. Зүгээр нэг хүүхэд байхын нэг морь ундаг гэдгээрээ морь ундаг ш одоо сонгодог стилээр суралцаад сонгодог техник, сонгодог дүрмээр нь суралцаад дэлхийд мориороо дуурсгаж явсан ард түмэн одоо дэлхийд морин спортороо дуурсгаж дэлхийд өрсөлдөх цаг нь ирсэн юм болов. Сонгомол морин спортыг Монголдо хөгжүүлэх, хүүхэд багчуудыг энэ спортоор хичээллүүлэх, сургуультай морьдынхон тоог олшруулах гэх Монгол морь хөгжүүлэх сангийнханд бодож төлөвлөсөн олон ажил бий. Зөвхөн саадтай харилцааны төрөл төдийгүй батат болон менежментийн явдлын төрлийг ч Монголд хөгжүүлэх боломжтой билээ. Монгол хүн байглаасаа морин давьяастай болохоор спортын энэ төрлийг төр засгаас дэмжиж морины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон холбоод хүсэл зорилгоо нэгдвэл төрийн сүлдэндээ морио залсан дэлхийн талыг морьтойгоо туулсан Монгол түмэн сонгомол морин спортын төрлөөр олимпийн аврагтай болж аргагүй л морьтон Монгол юмдаа хэмээн дэлхий шагших тэр өдөр ойрхон болтугай. Монгол түмний хиймлийн бэлэг тэмдэг шандас төлгийн босоо цагаан хиймэр өөдөө байх болов.